багш нарынхаа баяр баг уралд үргэлжлэх 6 хороонд 4 сургууль тийм ээ 2018-аас 2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн засаг даргын дамгын газар Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс хамтран зохион байгуулж байгаа энэ багш нарын баг урлын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. За энэ баг урлын гол зорилго бол 2018-аас 2019 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн боловсролын салбар тэр дундаа сургууль цэцэрлэгүүд маань ямар үйл ажиллагааг нэгдсэн гол бодлого зорилттой болгож ажиллах уу, ямар зүйл дээр анхаарах уу гэдгийг багш нар маань өөрсдөө хэлэлцэж ингэж гаргаж ирэх дээр онцлогтой байгаа. Чингэлтэй дүүргийн хувьд бол боловсролын салбар ямагт тэргүүлэх салбар байсаар ирсэн. Тэр ч утгаараа бол нийслэл Улаанбаатарт болоод улсын хэмжээнд бол Чингэлтэй дүүргийн боловсролын салбар бол бас жишг салбар болж явдаг. Энэ одоо бодлогыг одоо цаашдаа бас манай боловсролын салбарын багш ажилтнууд маань үргэлжлүүлж ажиллах ёстой. Мөн одоо дээрээс нь шинээр энэ хичээлийн жилд өөр дүр тонуудаас одоо онцлог ямар арга хэмжээ ажил хийх вэ гэдгийг өнөөдөр ярилцах гэж байгаагаар одоо өнөөдрийн баг урлын онцлог байна да. Боловсролын салбар ямар зорилтыг барьж ямар одоо үйл ажиллагаа бид нар баг урал гэдэг жил бүр болж байгаа. За сайн манайхаа Чингэлтэй дүүргийн